Би түрүү нэг асуулт асуусан. Тэгээд хариулт нь өнгөрсөн жилийнхтэй яг л адилхан хариулт л өгсөн. Энэ хоёрын хооронд хугацаа өнгөрсөн. Та нарын ажлын үр дүн огт гараагүй. Хариуцлага тооцох механизм та нарт ерөөсөө байхгүй. Өөрөөр хэлбэл та нар хариуцлага тооцдоггүй. Тооцож чадахгүй байгаа. Ягаад гэвэл улс төрийн нөлөөлөл өндөртэй, хүмүүсийн томилгооноос улбаатай. Энийг одоо үннээр нь хэлэх хэрэгтэй. Би нэгэ хуурж ингэж ажилтгаа одоо болох хэрэгтэй. Нэг үлэхтэй. Өнгөрсөн жил орж ирэл бас Зандар шатар даргын ерөнхий сайдын засгийн газарт бид нар ингэж ажиллаж байгаа ийм шийдвэрүүд гарч байгааг л зарлалсан. Сая танаа дарга учрал ерөнхий сайд ингэж зарласан учраас бид нар одоо энийг хийнэ гэсэн зарлалсан гүйж явна л. Тэгээ танаа байгууллага төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлдэг байгууллага гэж би ойлгодог. Хэн нэгэн ерөнхий сайдын хэлсэн үг болгоныг дамжуулагчийн үр гүйцэтгэдэг гэж ойлгодоггүй. Би өнгөрсөн жил танаа байгууллага дээр шүүмжлэлтэй хандж байсан. Энэ жил ахаад баталгаажчих маш харамсалтай. Анх засгийн газрын хяналт хэрэгжүүлэх танаа одоо энэ байгууллагыг байгуулахдаа их өөрөөр ярьж ирсэн. Өөрөөр ярьж иж мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгаж танаахыг бий болгож ирсэн. Тэгээ маш харамсалтай байна. Яагаад өнөөдөр Монголд хариуцлагагүй цод нүрсэн бэ гэхээр та нарын байж байгаа байдал өнөөдөр ийм нөхцөл байдалтай байгаатай л холбоотой. Та нар төрөөс өгсөн чиг үргийг хэрэгжүүлж чадахгүй байгаатай холбоотой. Тийм учраас би та нараас яагаад хэрэгжүүлж чадахгүй байгаа вэ гэдэг л уулын асуулт асуусан. Одоо тэгээд сайжраад явах ёстой гэж ойлгож байгаа. Төрөмжт компаниудаар маш олон асуудлууд байна. Энэ ерөөсөө шийдвэрлэгдэхгүй байгаа. Хуулиндаа сонгон шалруулалт гэдээ орцсон мөртлөө нэгч сонгон шалруулалтгүй явж байгаа өнөөдөр томилгоонууд хийгдэж байгаа төрөмжт компаниуд байсаар л байгаа. Тэнд алдагдaltaй ажиллаад тэр алдагдлыг хариуцаад шүүхийн шийдвэр гараад эсвэл одоо төрийн захиргааны байгууллагын шийдвэр гаргаад нөхөд төлсөн нэгч албан тушаалтны тухай бид нар сонсоогүй. Тийм учраас тэнд эрх мэдэл албан тушаалын гэмт хэрэгүүд үлдгэцээр л байгаа. Өнөөдөр төрийн бичиг баримт архивтай холбоотой асуудлууд энэ хоёр сайд бас мэдэгдэжсэн орчны бүртлэг буруулах үндэсний хорон дээр бичиг баримт алга болсон байсан гэдэг. Тэгээ би бол гайхчихсан. Чеклсэн, араас нь би бичиг явуулсан. Би өөрөө олж чадаагүй. Тэр бас материалууд олж чадаагүй жишээлбэл. Тэр засгийн газар хэлэхдээ ч байсан. Энэ материал байхгүй байна гэд. Тэгэхээр цаашдаа энэ хариуцлагагүй зуднаас яаж гарах ёстой вэ? Уулын танай агентлаг энд орж ирж байгаа асуудлуудыг өнгөрсөн жилээс ахуулаад шахаад, биелэлтийн шахаад, хэрэгжилтийн шахаад, холбогдох албан тушаалтнууд нь дор нь хариуцлагын арга хэмжээг нь аваад зөвлөмж явуулсан гэдгээр хязгаарлагдахгүйгээр л уулын ажиллаж явал зөв юм шиг байгаа. Эрх үүргийн хувьд, чадамжийн хувьд үнэхээр болохгүй байгаа бол тэргийг хэлэх хэрэгтэй. Бид нар үнэхээр эрх мэдэл маань хуулиар олгогдсон хэмжээнд болохгүй байна. Энийг өөрчлөмөр байна. Үндэсний аудитын газрынхаа хэлсэн шүү дээ. Тэрнтэй яг адилхан багхгүй. Тэгээ энийг л шийдэхгүй бол бид нар энд ярьдаг, та нар хариулдаг нэртэй ингээд л бүх цаг хугацаа өнгөрч байна. Би дахиад хэлье. Та нар ерөөсөө хариуцлага тооцож чадахгүй байгаа. Танаа механизм өөрөө ажиллахгүй байгаа. Танаа механизм ажилтдаг болох цагаас хариуцлага тооцдог механизм хэрэгжиж эхэлнэ. Харамсалтай байна. За Гомбын Ганбаатар гишүү хэлье.